Хей. За, орой минь. Сайн бацгаана уу? За, би өөрийнхөө чек хийгээд. За, орой минь. За, орчих шиг. За, бүгдээрээ сайн бацгаана уу? Санхугаа бааз гээд 7 хоногт нэг удаа аль болох одоо ингээд нөө олон нийт рүү чиглэсэн мэдээлэл хуваалцъя гэдэг. Яг нэг нэвтрүүлэг байдлаар ч юм уу те ингээд нэг тогтсон цагуудад чөлөөтэй ярилцлага санал бодлоо хуваалцах лайвыг хүргэдэг байгаа. За тэгээ манай лайвыг байнгын үзэж байгаа. Тэгээд энэ лайв дээр өөрсдийнхөө бас амьдрал дээр жоохон ч ихсэн алхам муу шинжилтүүд хийсэн ийм хүмүүс бол байдаг гэж би ойлгож байгаа. Тэгээд хамт байгаад өөрийнхөө амьдрал дээр санхүүгийнхаа одоо зарчмуудыг сайжруулж байгаа тий хувийнхаа санхүүг бас гэр бүл өрхийнхөө санхүүг бадж байгаа хүмүүст баяр хүргэе. Одоо та бүхний өөрчлөлтийг сонсох тэр сэтгэлдлүүд тэр над руу явуулж байгаа чат мэйлүүдийг харахад бол айгүй сайхан сэтгэл миний хийж байгаа зүйл энэ үйл хэрэг бас тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгааг харахад сайхан байдаг шүү гэдгийг хэлье. Өнөөдрийн лайвын сэдв дээр бидний ярилцах зүйл бол тэр нь бол ингээд асуудлаас асуудал руу буюу өөрийгөө эрсдэлд оруулж байгаа тий энэ эр хүн гэд өөрийгөө бид нар ингээд зөрөгтэй тий эрчүүд ер нь бол юмд ингээд ийм зөрөгтэй хандах хэрэгтэй. Хадгаламж бол ер нь холчгоруудын хийдэг зүйл гэж боддог хүмүүст би нэг жижигхэн бас сэдв дээр тулгуурлаж мэдээлэл хуваалцах гэсэн. За тэрнээс өмнө манайхан лайвыг гоё шеэрлээд биэнд бас хэрэгтэй мэдээлэл гэж үзчихвэл түгээгээд өгөөрэй гэж хүсье. Одоо 185 хүн үзэж байгаа шиг байна. Окей. Бүгд нэг гоё шеэрлчих тийм ээ. За тэгэхээр түрүүний сэдвийн талаар ярьдагчлан өөртөө бид нар яаж өөрийгөө эрсдэлд оруулж байна гэж. Тэгэхээр бид нар болохоор нэг юм чухал хоёр ойлголтыг салгах хэрэгтэй юм байна. За би бол бас яг энийг өнөөдөр бас ойлгож байна. Тэрний нэг юу гэдэг бүхнийг өмнөөс нь мэдчихэд ч гэдэг юм уу те. Ингээд юм зөгнөж хараад байгаа ч юм уу. Гинт одоо нэг номноос орчуулаад тэрийг хүмүүст хүргээд байгаа зүйл бол биш. Хүн ер нь бол ингээд хадгалах тусам санхүүгийн дүрм дэглэмийг ойлгох тусам орлого зарлаа ингээд зөв менеж хийж удирдах тусам их зүйлүүдийг бас өөрийнхөө амьдралаас олж ухаардаг юм байна. Би бол яг тэгэл суралцаад явж байна. Дөнгөж сайхан бас нэг хувийн санхүүгийн зөвлөгөө өгч чад. Тэгээд ирлээ. Тэгээд энэ дэр юу харагдсан гэхэлэр бид нар нэг хадгаламжийг одоо орлогоо нэмэгдүүлэх тэр хэрэгсэл гэж хардаг. Энэ бол маш буруу ойлголт юм байна. Ер нь бол яг асуудаг хүмүүс байна шүү дээ. Надад 30 сая, надад 50 сая байна, надад 300 сая байна. Яаж өсгөх вэ гэдэг асуултыг асууж байгаа хүн болгон хадгаламжийг орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл гэж харж байгаа. Ийм одоо эрсдэлтэй алхамыг хийх гэж байгаа хүмүүсийн тоонд орох юм байна. За яг өнгөрсөн хугацаанд бол өөрийнхөө хадгаламжийг зориг гаргаад, эрсдэл гаргаад ч гэдэм юм уу те. Тэгээ зүтгэж байгаад ингээ өсгсөн хүмүүс бол байдаг. Тэ. За 10 саяг 15 сая болгосон, 20 сая болгосон хүмүүс бол байдаг. Гэхдээ асуулт тэр хүнд нэг юм асуудал байгаа юм байна. Юу гэхээр хадгаламжаараа тоглоод эхэлсэн учраас тэр хүн эрсдэлд орох юм байна. Яагаад би энэ өгүүлбэрийг ингээд айгу тийм утгагүй заримд нь сонсогдож болох ч гэсэн ингээд хэлж ийн гэхэлэр хүмүүстэй уулзж байхад жишээнүүдийг олж харж байхад бидний нийтлэг алддаг алдаа яг энд байгаа юм байна. Өөрийнхөө хадгалсан мөнгийг өсгөх зорилгоор одоо эргэлтэнд оруулах зорилгоор орлогынхоо хэрэгсэл болгосон учраас буцаад алдах юм бол тэр чигтэнд бүгдийг нь алддаг. Ийм хүмүүстэй бол олон тохиолдолд тааралдж байна л да. Хүн бол зоригтой үзээд алдах хэрэгтэй, эрсдэлтэй ч гэсэн үзээд алдах хэрэгтэй гэж ордог энэ сэтгэлгээ нь тэр хүнийг буцаагаад мөнгөтэй болсон ч гэсэн тэр бомд өрхтэй болсон ч гэсэн буцаагаад тэрийг байхгүй болгох шалтгааныг нь яг саяны зан төлөв нь өгдөг юм байна гэдгийг нэлээд хэдэн кейсүүдээс олж харсан. За өнөөдөр бол надаас яг энэ асуултыг асуусан ийм одоо санхүүгийн зөвлөгөө авахар ирсэн одоо залуу байсан учраас би өнөөдрийн лайвынхаа гол суурийг яг энэ дээр тулгуурлаж ярилцъя гэж шийдсэн юм байна. Тэгэхээр юу гэхээр ямар ч бизнес одоо нөгөө нэг
ковид гараад корона гараад одоо энэ аялал жуулчлалын бизнесүүд бол амар дампуурлаа. Маш олон ийм яг аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүс бол зогсолтод орлоо Тэгэхээр уг нь бол нэлээд энэ бизнесээр өсөлттэй байсан нэгэн хүн надаас ирээд зөвлөгөө авсан. Тэгээ тэр хүнд гарч байгаа нэг юм асуудал юу харагдсан гэхээр уг нь бол ингээд өнгөрсөн хугацаанд бизнесд амжилттай байсан уу? Амжилттай байсан. Гол асуудал нь болохоор бизнесээс олж исэн орлогоо ерөөсөө өөрийнхөө хувийн амьдрал руу хийгээд байрынхаа асуудлыг шийдээд, гэр бүлийнхээ асуудлыг шийдээд, машинаа сайжруулад тэгэл яваад байсан. Ингэж явж итэл нэг өнөөдрийн гинтийн нэг асуудалтай тулгарлаа шүү дээ. Тэр бол нэг одоо гинт орлогогүй болсон. Тэгэхээр энэ хүмүүс ер нь юун дээр алдаад байна гэхээр орлогодоо асар их найдаж явсан. Энэ том алдаа учирсан байна. Хоёрдугаар одоо яг энэ хүний хувьд бол 30 сая төгрөгтэй. 30 сая төгрөгөө яаж өсгөх вэ? Би гээд ингээд энэ надаас асуусан асуулт нь ерөөсөө л 30 сая төгрөгөө одоо би яаж өсгөх вэ? Ер нь сүүлийн үед бол ингээд энэ мөнгийг л өсгөхгүй л бол одоо миний бизнес зогссон, миний ажил зогссон байгаа учраас амар их шаналж байна Яг өнгөрсөн хугацаанд олдог байсан энэ нэг орлого нь ингээд байхгүй болчихлоор хүн хуучин шигээ олохгүй болохоор нүдэн дээр нь өөрийнх нь хадгалсан ч юм өөрийнх нь хоримтлууж хадгалсан зүйлүүд нь ингээ байхгүй болоод машинаа зараад ч гэдэм үү ингээд амьдралдаа хэрэглээд ирэхлээр хүн бол шууд стресстэй эхэлж байна л та. Яг энэтэй адилхан яг өнөөдрийн зөвлөгөө авсан хүнтэй адилхан маш олон залуучууд ирчүүдэд нэг юм асуудал байдаг юм байна л та. Тэр нь юу юм бэ гэхэлэр ерөөсөө эр хүн гэхлээр л ингээд амьдралаа авч явах хэвээр. Эр хүн ажилгүй болчихлоор эхнэрээрээ тижээлгээд ихлээр л ингээд уналтанд орчлоо. Би ингээд юу нь биш болж гин те. Эр хүн байх чанараа алдчихээн гэл. Тэнгуудаа шууд яг тэр үед ингээд тэр хүнд бол бэрхшээл буюу одоо өмнөгшгөө байгаагүй нэг том асуудал үүсэж байгаа. За би өмнөгшгөө байж чадахгүй, өмнөгшгөө орлого олж чадахгүй. Тэгэхээр би ер нь хэн бэлээ те. Ингэж одоо гондож явах юм мөн билүү ч гэдэг юм ингээ өөрөөсөө юм асуултыг асуудаг. Ингээд өөрийгөө бусдад муу явуулахыг харуулахгүй юм эсвэл гэр орондоо аавын ч юм эр хүнийхээ үрхийг гүйцэтгэх юм сонирхол хүмүүс шууд төрж эхэлдэг юм байна. Надад ч гэсэн яг тийм бодол байсан. Яг энэ одоо бодлынхын сэжүүр нь тэр хүнийг хаашаа түлхэж чинь гэхэлэр орлого ол, мөнгө ол гэдэг юм түлхэлт рүү хийж ял та. За ингээд мөнгө олохын тулд өмнөгшгөө ихийг олох юм сонирхол хүнд байгаа. Яаж өмнөгшгөө их мөнгө олох вэ? Тэгэхээр өмнө нь хийжсэн ажлаа хий гэхлээр тэрийг болцсон, тэр нь одоо коронавиг үе зогссон ч гэдэм юм ийм үед яаж өмнөгшгөө мөнгө олох вэ гэдэг бодол. Тэгэхээр хүн өөрийнхөө нөөцийг харж байгаа байхгүй. Надад хэдэн төгрөг байна? Надад 30 сая байна. Тэгэхээр би энэ 30 саяыг яаж одоо орлого болгох уу те 40 сая болох уу 50 сая болох уу гэдэг яг ийм одоо бодол энэ хүний дотор ингээд хор тавдар мэт ингээд ороод эхэлж байгаа. Ингээд за саяны одоо надаас зөвлөгөө авсан хүний хувьд бол өөрт байгаа тэр мөнгийг 30 саяыг яаж өсгөх вэ гэдэг бодлоор асуулт асуугаад байна. Гэтэл өөрийнхөө байрыг тавиад те гэртээ байсан бүх одоо юмнуудаа зараад ч гэдэг юм уу ингээд бөө мөнгөөрөө эрсдэл хийдэг хүмүүс бас байдаг. Буюу тэр хадгаламж байхгүй бол мөнгө олж болох бүх боломжууд ашиглаж байгаа тэрнгээр ингээд алтхад бэлэн байгаа хүмүүс залуучууд зөндөө байдаг. Тэгэхээр энэ үгнийхэн цаана нэг л хоёр л зүйл явж байдаг. Гэр бүлээ би тэжээхийн тулд одоо сэтгэлэн сайхан юм да гэдэг шиг те. Хоёрдугаарт бол ингээд нэг юм жижиг сажиг хоёрын орон төлөхийн оронд хүн бол зоригтой хөдлөх хэрэгтэй гэдэг ерөнхий бодол. За тэгээд эр хүн учраас зоригтой бай те. Эрсдэл байж ижил орлого ирнэ гэдэг ч юм уу. Яг энэ хідэн өгүүлбэр дээр маш олон өөрийнхөө нурууг одоо хугалсан гэх юм уу те. Ийм асар хүнд байдалд орсон, эрсдэлд орсон хүмүүс бол их олон байдаг юм. Тэгэхээр ялангуяа ирчүүдэд нэг гаргадаг нэг юм бодохгүйгээр хийдэг юм алхамууд те. Зоригтой хөдөлж байгаа ингээд ундаг те. Ийм алхамууд бол тэр нь өөрийнх нь амьдралыг сүрүүлж байгаа. Өөрөө өөртөө итгэхийн улам мунгаад байгаа талууд байдгийн болов гэж өнөөдөр харагдлаа л да. Тэгэхээр одоо асуулт хадгаламж бол үнэхээр орлогоо нэмэх хэрэгсэл мөн үү? Одоо дандаа асуудаг асуулт те. Би ингээд айл банкнд хадгалах бай, хэдэн хувийн хүүтэй хадгалах бай. Ерөөсөө энэ асуултууд чинь бүгд хаашаа чиглээд байна гэхлээр та нар харж байгаа байна те. Яаж энийг өсгөх вэ буюу энийг орлогын хэрэгсэл гэж хараад байна л та. Гэтэл хадгаламж чинь өөрөө орлогын хэрэгсэл биш. Хадгаламж өөрөө яг ямар зорилготой юм бэ гэдгийг ингээ явцдаа ойлгосон чинь энэ бол ерөөсөө за би энэ ард ингээд бас нэг тавчхан тэмдэглэл болголоо. Энэ бол өсөлт буюу те ингээд таны амьдралыг ингээ сайжруулах жижигхэн алхам юм байна. Гэхдээ энэ бол орлогын хэрэгсэл биш. Орлогоос орж ирж байгаа мөнгийг тодорхой хэмжээгээр хоримтлуулснараа таны өмнөх байр сууриас та өнөөдрийн байр суурь чинь сайжирна гэдэг. Одоогийн байгаагаас та өсөлт гаргах, бодит өсөлт гаргах одоо тэр хэмжүүр
боломж. Юу гэсэн үг гэхээр одоо нөгөө нэг хүүхэд хоол тижэл идээд өндөр болдог тий. Жин нэмдэг тий. Илүү хүчтэй болдог гэдэгтэй адилхан хадгаламж өөрөө яг тийм таны өсөлтийн юм хэмжигдэхүүн юм байна л да. Тэгэхээр одоо хүмүүс асуудаг шүү дээ. Чи яста мундаг олдог байсан шүү гэдэг яриа байдгаас биш те. Чи өнөөдөр яг хідэн төгрөгтэй юм бэ гэдэг асуултанд унж байгаа маш олон хүн байдаг шүү дээ. Ерөөсөө яг нөө орлогодоо асар их итгэцэн явж ирсэн. Энээсээ болоод унж байгаа маш олон бизнесүүд байна. Ингээд дараагийн сар өөдрийн жишээлбэл зөвлөгөө авч байгаа залуунч дээр ер нь олон хүмүүс ярьж байгаа. Манайх бол нэг жилдээ бол 200 сая 300 саяг хангалттай олцдог байсан учраас эндээ итгээд тэгээд дараагийнхаа бид нар ингээд зардлуудыг гаргаад чим алдаануудаа гаргаж эхэлдэг гэдээ ярьдаг. Тэгэхээр ерөөсөө хүмүүсийн алдаад байгаа нэг нийтлэг алдаа нь юу гэхээр орж ирээгүй орлогодоо итгэдэг учраас энэ асуудалд ордог. Тэгэхээр орж ирээгүй орлогод итгэж байгаа хүн юуг хайхардаггүй вэ гэхээр орж ирээгүй орлого хадгаламж гэж бодоод тэгээ хадгаламжаа хайхардаггүй. Тэгээ хадгаламжийг байхгүйгээр явцдаг. Тэгвэл сарда 100 саяын орлоготой бишээ юунд улиралдаа 100 саяын орлоготой ч юм уу те. За магадгүй сарда 100 саяын орлоготой бизнестэй хүмүүстэй таарлаж исэн хүмүүс байгаа бах те. Тэгвэл чи ч алж ин да, чи ч мундаг амьдарч ин да гэдэг өгүүлбэр хэдэн жил хадгалагдах вэ? 5 жил, жоо уртаар харъя цаг хугацааг нь те 10 жил те. Тэр хүн хэвээрээ байна уу? Эсвэл тэр хүн өнөөдөр буцаад унсан байна уу? Тэгэхээр хүмүүсийн нийтлэг ярьж байгаа зүйл болохоор орлогодоо итгээд амьдралдаа хадгалааг байсан учраас тэрийг ингээд байр, орон сууц ингээд амьдралынхаа нөгөө нэг тав тухруул мөнгө хийгээд байдаг. Яг бодитоор хадгалаагүй. Хадгалахдаа зөвхөн ийм нөгөө одоо хатуу байдлаар буюу тийм ингээд нөгөө ийм үйл хөдлөх хөрөнгө гэдэг зүйл рүү мөнгө хийсээр байгаа. Ингээд яг бодит мөнгө байхгүй болчтой. Тэгэхээр тэр мөнгө байхгүй болсон хүмүүс чинь бол орлогодоо итгэсний нэг том алдаа байж таарч байгаа юм л да. За тэгэхээр яг ийм хүмүүсийн алдаж байгаа алдаа бол яана би тухайд олж явахдаа цаашаа мөнгө хийжсэн бол өнөөдөр энэ байдалд хүрэхгүй байсан шүү дээ. Тэг ингээл мөнгөгүй болж जैन, та ажилгүй болчлаа. Гинт ингээ ажил зогссон үед би одоо яах юм бэ гэдэг асуулт шал өөр хариултанд очих байсан. Тэгэхээр хадгаламж гэдэг бол орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл биш юм аа гэдгийг бүгд нэгдүгээр ойлгох хэрэгтэй юм билээ. Би бол яг тэрийг өнөөдрөөс эхлээд илүү сайн ойлгож эхэлж байна. Хадгаламжаараа бизнес хийх ёсгүй юм байна. Хадгаламж бол орлогын хэрэгсэл биш юм байна. Хадгаламжийн тэр хүмүүнд бол номер 1 чухал асуудал биш. Яг л бид нар хүү хөөцөлдөөд эхлэхлээрээ буцаагаад эрсдэлтэй одоо сонголтуудыг хийдэг тий. Амар өндөр хүүтэй гэж бодоод хамгийн эрсдэлтэй одоо юу гэдгийг тий хадгаламжийн одоо тэр банк ч юм уу банк усыг сонгож эхэлдэг. Ерөөсөө өсгөөдгийг эхлэхээр л ерөөсөө за энд рүү хийх юм бол өсөөл алчих юм байна гэж боддог. Тэгэхээр өөрөөсөө бид нар нөгөө орлогын хэрэгсэл гэж хараад байгаа маань бидрийг сохлоод байгаа юм шүү. Энэ аюулд оруулаад байна гэдэг зүйл харж. За хоёрдугаар хадгаламж бол тэгэхээр ерөөсөө өсөлт юм байна. Бид нар ингээд өөрийнхөө амьдрал дээр хүүхэд ингээд өдөр сараар өсдөг шиг те ингээд за би өнөөдөр ингээд хэдэн сайн ч өслөө би хэдэн метр өндөр боллоо миний хүч том болж шүү гэдэг шиг хадгаламж чинь баг л орлоготой чинь уялдаа тэр өсч идэг тийм одоо нэг юм нөөцийн хэсэг юм байна л та. За тэгэхээр энэ бол таны амьдралыг жилээс жил сайжруулах нэг үзүүлэлт гэсэн үг те. Тэгэхээр хадгаламж чинь орлогын хэрэгсэл болох гэж маш олон хүмүүс чамааг одоо ятгах нь тий чамаг ингээд бүр тэнэгч гэж хэлнэ. Чи тэгэхээр тэр тэнэг гэж хэлсэн үгэнд нь таалагдахгүй учраас ухаантай байх гэж оролдоод харин яг жинкнээсээ тэнэгтваа гэдэг болгоомжлыг л танд санал болгож байна гэсэн үг тий. Ёстой угаасаа тэнэг хүн л хадгалдгийн ухаантай хүн бол эргэлдүүлдгийн гэж яваад тэгэд яг жинхэнэ утгаараа тэр үгийг хэлсэн хүн бол ерөөсө хохирохгүй шүү заяа. Ерөөсө хохирохгүй. Харин чи хохирох магадлалтай шүү гэдэг зүйлийг хэлчихсэн. За хоёрт болохоор өсөлт гэж үзсэн тий. Тэгвэл нөгөө талаас нь юу юм бэ гэхээр энэ бол аюулгүй байдал ахгүй. Аюулгүй байдал. Бид нар эрсдлийг ерөөсө тооцож мэдэхгүй. Тэгэхээр та нар нэг зүйлийг анзаарч байна. Орлого баталгаатай биш гэдгийг өнөөдөр ковид ч тэр маш олон зүйл харуулж байна. Орлого ерөөсө баталгаатай биш. Өнөөдөр та ихийг олж болно. Өнөөдөр та багыг ч олж болно. Жишээлбэл би зүгээр яг бодит өөрийнхөө үннийг хэлэхэд одоо миний ном бестселлер байжсэн бестселлерийн тавцнаас буутсан. Тэгэхээр би хэрвээ би өмнө нь ингээд хадгаламж өсгөөс эхлэн ингээд дандаа бестселлер байх юм шиг бодоод би ингээд амар их том амар асуудалтай өөр зээл тавиад нөгөөх юундаа л итгээд явж исэн бол би бүр өөрийнхөө амьдралыг самрах байсан байхгүй тий ингээд нэг жил гарангийн өмнө за энэ бол ингээд зарагдаад явчих юм байна. За тэгвэл энэнгээрээ би сардаа тэдэн төгрөгийн номны борлуулалтаас олж ийнэ гэдэгт итгэцэн бол би өөрийгөө ингээд боомлох одоо боолтой бэлтжиж байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр энэ бол ерөөсө бид нар орлого бол итгэж болохгүй зүйл юм байна. Орлого бол ерөөсө өөрөө найдвартай биш. Яг л тэр орлого чинь өрсөлдөөн байдаг.
Тэ тэр орлогын чинь нэг тийм цонх үе гэж байдаг тэ. Заримдаа ихийг олж идэг, заримдаа багыг олдог ийм өсөлт бууралтын үе ч бас байдаг. Эсвэл одоо юу гэдгийг таны тэр нэг бизнесийн чинь орлого өөр одоо жишээлбэл орлого шин одоо тийм бүтээгдэхүүн ч юм үйлчлэгээ байх юм бол хэрэглэгч тийшээ л шилжиж гэдэг юм уу. Эсвэл таны чадвар ингээд тулчих магадгүй те. Таны сэтгэлгээний хэмжээнд таны бизнес очиод зогсоод гацаж бас магадгүй. Тэгэхээр энэ орлогын талаар ойлголт бол өөр хамгийн найдваргүй, хамгийн ойлгомжгүй тэгээд дандаа цаг үргэлж шинжлэгдэж идэг тийм л ойлголтууд л байж таарч байгаа юм л та. Ингээд бариад яг энэ л орлого өгдөг арга гэд хэлчихэд бол тийм хялбар бол биш юм. За 3. Тэгэхээр энэ юу гэхээр орлого бол өөрөө эрсдэл байдаг. Тэгэхээр бид нар тэр эрсдлийг тооцож мэдэхгүй учраас бидэрт хамгийн найдвартай зүйл юу гэхээр бид нар хадгаламжаар өөрсдийнхөө аюулгүй байдлыг л бий болгох гэдэг нэгтгэл тайлбарлал явж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө аюулгүй байдлыг улам сайжруулж байна. Сар хугацаа өнгөрөх тусам та хадгалж байна гэдэг бол аюулгүй байдлаа л мэдэрнэ. Амар тийм safety тэг ингээд ямар нэгэн юмд стресстэй, санаа зовоол тэг юм болгоныг сэтгэл хөдлөлөөр шийдэх гэх тэг ингээд байхгүй л гэсэн үг. Хоёрдугаар та өөрийнхөө эргэн тойрны хайртай дотны хүмүүсийнхаа дунд та хамгийн ихтгэлтэй хүн болж хувирна. Буюу яг л танд нөөц байгаа. Та яг боддоор хайрлж чаддаг, халамжилж чаддаг хүн болж. Тэгэхээр хадгаламж бол орлогын хэрэгсэл биш, хадгаламж бол өсөлтийн одоо нэг хэмжүүр, хоёрдугаар тал аюулгүй байдлын баталгаа тий. За тэгээд сүүлд бол байр суурь гэж байгаа байхгүй. Байр суурь чинь сайжирна. Та улам л баталгаатай байр суурь руу явна. Ямар нэгэн нийгмийн ямар нэгэн асуудал үүсгэхэд тий одоо санхүү мөнгөтэй холбоотой асуудал үүсгэхэд ажилгүй болох, гинтийн ажилгүй болох, гинтийн орлогогүй болох асуудал үүсгэхэд гинтийн одоо танад эрсдлэхээр одоо ирэхэд ч юм уу. Эсвэл та нарын өнөөдрийн амьдарч байгаа амьдралынхаа төвшнөөс таны байр суурь сайжирна гэсэн үг. Та шал өөр амьдралын байр суурь. Яг энийг зүгээр үндснээр харуулж байгаа хүмүүсийн нэг зарим хэсэг бол хятадууд бол бас мөн тий. Яг л тэд нар бол хадгалдаг арт хүмүүс. Хадгалсан учраас тэд нар өсөлт хийж байна. Байр суурь сайжирж байна. Дэлхий дээр эзлэх хятадуудын байр суурь сайжирж байна тий. Яг л тэд нар мөнгөтэй байна тий. Гэтэл чинийг санаачлагч супер орон Америкийн байр суурь одоо тэрнээс доошилж эхэлж байгаа гэдэг ч юм уу. Ингээд нэг юм нийтлэг талууд харагдаж. За тэгэхээр өөрсдөө байр суурийг жилээс жил сайжруулах арга зүй бол хадгаламжийн систем юм байна гэдгийг би бол ойлгож байна. Тэгэхээр энэ бол орлогын яг хэрэгсэл цэвэр утгаараа орлогын хэрэгсэл биш юм байна. За тэгвэл дараагийн ээлжийн тэгвэл хадгаламжийг бид нар яаж одоо next level 2 дугаар төвшөнд нь аваачих вэ гэдгийг одоо өнөөдөр миний туршиж байгаа зүйл бол би даатгал руу мөнгө хийх хэрэгтэй юм. Тэгэхээр хадгалаа л ингээд нэг юм одоо тогтоол ус шиг тийм ингээд байлгаж л байх юм уу гэхээр буцаад энэ хадгаламж хаашаа яаж урсдаг гарцсан байх хэрэгтэй юм бэ гэдэг ингээд бодоод исэн чинь нэр хадгаламж бол миний хувьд бол нэг ам юм байна. Одоо тоглоомоор ярих юм бол Марио тоглоом бид нар тоглодог байсан. Тэгээд Марион дээр нэг амтай байх юм бол тэр тоглоом жоохон тийм уйдгартай. Яг л нэг үхэл тэгэл дахиад нэг тоглоод ингээ хоёрхан боломжоор энэ тоглоомыг би хол явах чадахгүй те ингээд илүү сонирхолтой болчих дуусна. Тэгэхээр яг нэг 3 аймтай байхлаар тоглоом жоохон учир утгатай болж эхэлдэг. Нэг алдаа, хоёр алддаг дээрээ би суралцж болдог ч гэдэг юм. Ингээд алдаанаасаа суралцж болоод тоглоомынхаа ур чадварыг сайжруулад байдаг л да. Тэрнтэй адилхан миний хадгаламж бол миний хувьд нэг л ам байх гэдэг байхгүй. Ямар нэг эрсдэл үүсгэхэд би ганцхан удаа одоо өвчний ч юм уу, эрүүл мэндийн ч юм уу, хайртай дотны хүмүүсэд маань гинтийн мөнгө төгрөг хэрэгтэй болох юм бол панк нэг л удаа авах гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хадгаламжийн хоёр дахь тэр одоо амийг тижээн гэдэг нь тань зүгээр бүгдээр мөнгөн нүгээр яриа. Таны хадгаламжинд за нэг 100 сая бай гэж бодъё те. Та 100 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодоход тэр хадгаламж бол одоо нэг одоо Япон руу ч юм уу эсвэл нэг Солонгос руу ч юм уу нэг энэтхэг рүү явж имчилгээ хийх хэмжээний зардлыг cover хийх те тэрийг ингээд шийдэх боломжтой. Тэгвэл энэс өөр тэгээ тэр хадгаламж чинь байхгүй болчихно. Тэгээ та нэг удаад амь нас чинь ингээд аврагдана. Тэгвэл хоёр дахь удаадаа дахиад өөр хин нэгэн гэр бүлийн хин нэгэнд чинь асуудал үүсэх юм бол та бэлэн нүч гэдэг юм уу энэ асуултанд. Тэгэхээр хоёр дахь амь нь хаана байгаа юм бэ гэхээр хамгийн бага зардлаар илүү их эрсдлийг багасгах боломжтой алхмын талаар сонирхоод үзэхэд бол даатгал байж таарч эхэлж байна л та. Тэгэхээр яг Монголд бол даатгал хөгжөөгөө тухай ингээд ярих юм бол энэ бид нар шүүмжлээд бидний тэр шүүмжил нэг олигтой үр дүнд хүрэхгүй байх. А зүгээр бид нар даатгалыг сонирхох ёстой юу харин сонирхох ёстой юм байна. Ийшээ одоо өөрийнхөө хадгалж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг даатгалын систем рүү одоо хүүгийн шүү заяа. Хүүгийг нь одоо даатгал руу хийчихэд. Тэгэхээр даатгалын өөрийнх нь онцлог нь ийм л юм шиг байна. Би одоо яг юуг нь бөглөөд ингээд орхихоо сууж юм л да. Эрүүл мэндийн даатгалын хуудасны тэрийг сонирхоод бөглөө сууж юм л да. Тэгээд энд ингээд мөнгө төлснөөрөө
би одоо тий 1 сар тий эсвэл 5 сар эсвэл одоо ийм багцыг сонгоод за тэгээд энэ хугацаанд бол би өөрийнхөө яг улсын даатгалаас одоо илүү үйлчлэгээ сайтай гэдгээр нь шүү тий. Яагаад сонирхож байна гэхэлэр би нэг сарын 50,000 гарч юм уу, сарын 60,000 гарч гэдэг юм уу те өөрийнхөө одоо хадгаламжийг 50 сая хүртэлх хадгаламжийг нь аюулгүй байлгаж байгаа байхгүй. Ерөөсөө тэгэхээр чи юунд мөнгө төлөөд байна гэхээр чиний эрүүл мэндийн асуудал үүсгэж чи хадгаламжаа шавхах шаардлагагүй даатгалаас чи одоо эрсдэл буюу чи хоёр хадгаламжтай болчих. Нэг нь болохоор 50,000 төгрөг төлөх тусам тэр хадгаламж чи ингээ байж идэг буюу тэрийг даатгал гэж байгаа байхгүй. Нөгөө хадгаламж бол чиний боддоор мөнгө чи өсөөд байж идэг юм л хадгаламж гэсэн. Тэгэхээр хадгаламж даатгал хоёрыг хослуулах систем бол байж болох юм байна гэдгийг одоо яг судалж байна. Тэгээд энэ ямар үр дүнд хүрч яа сайжрах нь бол сайн мэдэхгүй. За 3 дахь түвшний хадгаламж бол эн чинь бол одоо аюулгүй байдлаа сайжруулах, өсөлтийн системээ сайжруулах, тэгээ байр сууриа нэмэх те одоо нийгмийн одоо өөрийнхөө одоо нөлөөг улам сайжруулах гэдэг юм. Энэ ойлголт бол хүний дансны системтэй тэр хүний яг бодиттоор чадах чадамжийг тодорхойлж байгаа зүйл байгаа шүү дээ, тий. За 3 дахь нь болохоор одоо би саяхан биткойны талаар ингээд сонсч ирсэн. Тэгэхээр биткойн чинь өөрөө арилжааны хэрэгсэл биш юм байна шүү дээ. Манайхан яг арилжаа талаас нь ашиглах гэдэг яг арилжаа талаар нь ашиглаж болно л доо. Гэтэ арилжаа яг хадгаламжийн бас нэг одоо сонгомол буюу илүү технологиор суурилсан л хувилбар юм байна гэж одоо харж эхэлж байна. Тэгэхээр одоо тэр ардын ган хуйг одоо тий одоо ахын ярьж байгаач тэр ч үгүй юм. Ингээд энэ хүмүүс яг юуг санал болгоод байна гэхээр аваад дарах хэрэгтэй гэдэг юм мессежийг санал болгож байгаа нь эн чинь арилжааны хэрэгсэл биш юм байна. Эн чинь хадгаламжийн арай нэг юм жоохон хөгжингүй хувилбар тий бас байж болох нэг багц юм байна гэдэг талаас нь одоо ойлгож эхэлж байна. Тэгэхээр хэрвээ чи авч байгаа бол энийг богино хугацаанд өсгөөл ч юм уу зараад баяжих тийм зүйл биш юм байна. Яг энэ талаар ингээд одоо сонирхож байна л та. Тэгэхээр би бол энэ болохоор нөгөө талаар юу гэдгийг мөнгөн хуримтлал байхасаа тэр чинь ингээд тодорхой хэмжээнд ирсэн цагч уу за юм. Тэрнээс шүүл жохон мөнгөтэй нэг хэдэн сая төгрөгтэй тэрийг шууд биткойн болгох гэж юм. Шууд даатгал руу хийх гээд байх тухай яриаг байна. Эхний ээлжинд та ингээд тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгээд өөрийгөө чаленж хийгээд эхлээд чадчих. Тэгээ богино хугацаанд цуглуулахтаа биш байнгын орлоготойгоо уяад нэг сурчих. Тэгээ хоёрдугаар та нэг жил 2 жил өөрөө тэр мөнгөө ингээд ямар нэгэн асуудал үүсгэхэд хэрэглэх гээд идэг энэ одоо юу гэдэг нь одоо чөтгөрлөг энэ төлбөөсөө салчих тий. Тэгэхээр тэр үед танд дараагийн энэ системүүдийг өөрийнхөө хадгаламжийг багцлаж тий хуваах боломжийг та сонирхол их зүйтэй авах гэж би бас санал болгомоор байна л да. Тэгэхээр яг энэ биткойн тий эсвэл энэ одоо блокчейн дээр байгаа одоо энэ койныг бид нар судлаад тэгээ тэрийг хадгаламж гэдэг талаас нь харвал бид нар энэ аюулгүй систем дээр бас нэг төрлийн багц болгож болох юм байна гэж одоо сонирхож судалж эхэлж байгаа. За тэгэхээр өнөөдөр миний хэлэх гээд байгаа нэг чухал одоо мессеж бол тий хадгаламж бол орлогыг нэмэгдүүлэх, орлогыг хэрэгсэл биш юм аа. Буюу түүл нь биш юм шүү гэдгийг л хэлэх гээд байна. Хадгаламжийн тэр хувь хүү гэдэг дээр та ач холбогдол өгөөл яаж өсөх вэ гэдэг зүйлийн талаар ингээд сонирхоод байх хэрэггүй. За тэгэхээр хадгаламжгүй бид нар ингээд за одоо би танаас дахиад нэг юм одоо үе шатлалын талаар нэг зүйл хэлье. Одоо Монголд ямар дүр төрх байна гэхээр тэр цаана харагдаж байгаа хадгаламжгүй хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүс бол байгаа. За тэгэхээр тэр хадгаламжгүй хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүс бол өрөнд орцсон хадгаламж буюу харахад хадгаламж байхгүй. Хэрэв өвдөөд ч юм уу хэр нэгэн хүүхэд нь асуудалд орох юм бол шууд хандив гуйдаг. Тэг ингээд нэг юм туслаачаа гэдэг нэг юм гуйлгын систем рүү ордог тий. Тэгээд тэгсэн мөртлөө өнгөрсөн хугацаанд ингээд тийм тэнэгээрээ байгаад ингээд амьдраас сурцсан хүмүүс хадгаламжгүй хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүс. Энийг бид нар яг ядуу хүн гэж нэрлэдэг байгаа байхгүй тий. Яагаад тэр өөрийнхөө амьдралын төлөө өөрөө санаа зовхгүй байгаа, өөрийгөө төвчж чадахгүй байгаа, өөрийнхөө шунал дийлддэг, өөрийнхөө хэрэглээг хийн чаддаггүй тий. Тэгээд тэр хэцүү амьдарч байгаа дандаа бусдад тогтдог ч юм уу хадгаламжгүй тэг хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүс бол эсвэл маргаашиг ерөөсө боддоггүй гэх тийм хүмүүс байна. Тэ өөрийгөө удирдах чадахгүй юм уу. За тэгвэл хадгаламжгүй сайхан амьдардаг хүмүүс бас байна. Ерөнхийдөө энэ хоёр дахь төрлийн хүмүүс бол асар их байна. Ерөөсө хадгалдаггүй. Тэгэхээр тэр хүмүүс юунд найдаад байна гэхээр нэг л зүйл тэднийг баярлуулж байгаа. Тэр өнөөдрийнх нь одоогийнх нь цалин, одоогийнх нь орлого, одоогийнх нь гинтийн асуудал үүсээгүй байгаа тэр азтай цаг хормоно гэсэн үг. Тэр баяр үргээ та одоохондоо сайхан амьдарч байна. Та маргааш хадгаламжгүй хэцүү амьдрах үе рүү ороход тун ойрхон байгаа буюу та тэдний өмнөх үеийнх нь л гэж л тайлбарлах юм л. Учир нь хэм бол
нэг л амьдрын штэ. Хоёр л амьдарч штэ. Мөнгө хадгалж яах юм, маргааш өгчүүл яах юм гэдэг нэг утгагүй философор өөрийгөө уламл ирээдүг баллаад ямар ч тийм хариуцлагагүй хайртай хүмүүсийн төлөө ямар нэг алхам хийдэггүй, өөрөө ч өсөлт гаргадаггүй. Тэгээ гинтих мөнгө олчихно гэдэг юм мөрөөдөл хоосон зүйлээр итгээд явж яадаг. Яг алгадуулаагүй, хангалттай зовоогүй тий ухамсарлах хэмжээнд очиагүй байгаа хүмүүс л юм шиг байгаа юм л да тий. Би бол яг л тэр үеийнхэн л байсан л да. Хадгаламжгүй сайхан амьдрах гэдэг төрлийн хүмүүс. Тэгээ хадгаламжгүй хэцүү амьдрал дээр очиад үй би юу хийгээд ирсэн юм бэ гэдэг ойлгосон гэсэн үг л тий. За тэгвэл дараа нь болохоор одоо хадгаламжгүй сайхан амьдрдаг хүмүүс болохоор гоё байртай, гоё машинтай болж штэ гэдэг хүмүүс штэ. Бас тэд нар мөн шүү. Тэгээ тэд нар нэг өдөр ингээд орлогогүй болохоор машинаа зараад эсвэл байраа зарж эргэлдүүлэх тухай бодоол эхлэн. Тэгэхээр хадгаламжгүй сайхан амьдрал сурцсан хүмүүс чинь хэрэглээ нь буураад ирэхлээр орлого нь баталгааг болоо буураад ирэхлээр өөрийнхөө өнгөрсөн хугацаанд нэг жоохон амьдралдаа цуглуулж исэн ганц нэг хөрөнгөө зархаас өөр аргагүй болоод зараад эхлэн. Яг энэ хүмүүс болохоор бөө мөнгөөр гинт нөгөө нэг ингээд орлого хийчих, ашиг хийчих гэдэг нөгөө нэг залуучуудын эр хүн зөрөгтэй хөдлөх хэвээр нэг л удаа хөдлөختөө бодож жагаад айгүй сайн долоон хэмжээд нэг огтолч энэ төр гэдэг. Ингэж бодсноосоо болоод нэг амьдралаа самардаг хүмүүс байна л да. Нөө сэтгэл хөдлөлөөр бүх мөнгө ингээд салхинд дисгчдэг. Тэгэхээр ягаад ийм хүмүүс бий болоод байна вэ гэд харахаар хадгаламжгүй сайхан амьдарч исэн хүмүүс маань гоё хоол иддэг, найз нартаа шоудчдаг, тий гоё аятайхан машин уншдаг, найз нөхдийнхөө нэр хүндтэй бас нэг хурхан дарга хийжсэн хүмүүс бол хадгаламжгүй сайхан амьдарсан. Тэгээ зугаалцдаг хүмүүс чинь гинт нөгөө нэг амьдралынх нь орлого панк буураад асуудалд ороод эхлэнгуутаа юун дээр анхаардаг вэ гэхээр яаж буцаж сайхан амьдрал дээр очих вэ гэдэг бодол нь тархинд нь үлдчихдэг. Хадгаламжгүй хэцүү амьдрах гэдэг сонголт руугаа орхоос ингээ хайгаад ингээд бүр яг боддоороо хадгаламжгүй хүнд хэцүү буюу яг жинхэнэ ядуу амьдрал руугаа орох өөрийнхөө алхмыг хийж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хадгаламжийг орлогын хэрэгсэл гэж хараад байгаа бүх мөнгөөрөө хамаг одоо бодож исэн зүйлээ хийчихэж байгаа байхгүй. Тэр бодол нь бодит байдал биш гэдгийг ойлгохгүйгээр. Тэр ийм алдаа эндэгдэл гаргаад, эрсдэл гаргаад тэгээд ингээд өстой амьдрал ингээд сүрч юм те. Би азгүй байна гэдээ явж байгаа залуучууд байдаг ба. Тэгэхээр бид нар өөрийнхөө алдаан дээрээ суралцах хэрэгтэй байх л да. Хадгаламжгүй сайхан амьдарч байгаад чи тийм асуудал орсон байна. Тэгэхээр чи хадгалах хэрэгтэй байжээ гэдэг те. За тэгвэл энэс гарах арга зам буюу дараагийн бидний төвш одоо миний хэрэгжүүлсэн сонирхолтой алхам юу гэсэн гэхээр хадгаламжтай хүнд хэцүү амьдраа гэдэг сонголтыг санал болгож байгаа. Тэгэхээр өнөөдөр та яг өнөөдөр тэр бага мөнгө байна уу, их мөнгө байна уу, ямар ч хамаагүй. Ерөөсөө одоо байгаа мөнгөө тий шууд бизнес хийчи, бөө мөнгөө шууд ингээд эргэлдүүлээд ингээд цөм авчи гэдэг юм худлаа төсөөллөөсөө салаад тэгээ хадгаламж бол байж идэг зүйл шүү заа. Энэ орлогын хэрэгсэл биш. Энэ чинь чиний одоо өсөх буурахыг шийдэх гэдэг зүйл биш. Энэ зүгээр байж иг. Хангалттай чи зовлон бэрхшээлийн үе дээр ирээгүй ч байгаа юм билүү те. Өнөөдөр орлого олохгүй байгаа чинь чи яг зовлон бэрхшээл чинь мөн ч юм үгүй ч юм уу. Одоо харин тэр хадгаламжтай байгаа үе жоохон тайван байлгаад тэгээ харин чи хүнд хэцүү амьдралаар амьдраад үз те. Яг тэр хадгаламжгүй одоо тэр хүнд хэцүү амьдралтай байгаа хүнтэй адилхан гэсэн үг те. Тэр сайхан амьдралаас татгалзаад зөвхөн л хадгаламжтай байлгангаа амьдралд оролцтой чадах юм хий хүмүүст өөрийгөө ингээ үнэлүүлэх одоо тий хөдөлмөрлөөд үзэх юм уу. За ийм сонголтыг санал болгож байна гэсэн үг л дээ. За энэ системийн дараагаар юу санал болгоо. Энэ миний юу гацааг үсттэй хүмүүсээ. За тэгэхээр дараагийн алхам нь юу юм бэ гэхээр тэгэхээр хадгаламжтай мөртлөө хүнд хэцүү амьдралаар чи хэрвээ өөрийгөө тестэлж чадах юм бол дараагийн чамд сорилт болох чи хадгаламжтай сайхан амьдрах сонголт руу орно гэдэг ийм л зүйл хэлж байгаа. Тэгэхээр хадгаламжтай сайхан амьдрна гэдэг нь чи хадгаламжтай гэхдээ чиний амьдралын чанар сайжирсан гэсэн үг тий. Бага мөнгө энэ дотор нэг ийм хэд хэдэн юм явах юм бэлээ. Тэр юу гэхээр бага мөнгөөр сайхан амьдрахын утга учирыг чи ойлгох боломжтой болох юм бэлээ. Нэгдүгээрт хоёрдугаарт юу юм бэ гэхээр чиний амьдралын хадгаламж буюу аюулгүй байдлыг ч юм уу нэмэгдээд эхэлж чинь чөөрхөн амьдралыг даатгалын системээр хамгаалаад эхэлнэ. Чөөрхөн хадгаламжиндаа дахиад одоо дараагийн хадгалах тий өөр одоо илүү нөө дэвшилтэд энэ хувилбар болох одоо магадгүй биткойн ч байт юм уу тий ингээд ийм сонголтуудыг судлаад ойлгоод тэгээд энийг хадгаламжийн нэг жижигхэн багц болгоод бас эхлэх энэ үе рүү орох юм шиг байна. Тэгээд чиний хүссэн үсээгүй чиний амьдрал чи нөгөө нэг хэрэглэмээр байгаа машина хэрэглэн унмаар одоо тий баримаар байгаа гар утсаа барина. За одоо гой өмсмөр байгаа хувцас өмснө. Найз нартайгаа уулзмаар байгаа газруудаараа уулзна тий
Гэтэ чи хадгаламжтай. Гэтэ чи сайхан амьдрна. Гэтэ хадгаламж гэдэг бол тогтоол буюу тогтмол мөнгө биш шүү. Банкын орж ирж байгаа орлогосоо цаашаага хийдэг үлдсэн мөнгө чинь чамайг хангалттай амьдруулах тэр сонголтыг, тэр амьдралын хэм маягийг олох нь хадгаламжтай сайхан амьдрна гэдэг системийн тухай ойлгоод хэрэгж. За ингээд өнөөдөр бол ялангуяа ингээд цэргийн баяр болох гэж байгаа учраас эрчүүд маань ингээд тийм зөрөгтэй хөдлөнө тий. Эр хүн шиг бол ингээд алдаж сур мур гэдэг нэг мутгагүй юм яриад өөрөө улам битгий эрсдэлд оруулаарай гэдгийг би залуучд хэлье. Жохон чамд мөнгө байгаа бол тэр мөнгөө яаж өсгөх вэ гэж бодохоор нь тэр мөнгөө цааш нь зүгээр л 50 байлгаад тэгээ чи өөрийнх нь чадах ажлаа хий. Өөрийгөө одоо ур чадвараа бусдад үнэлүүлэх гэж ирмэлцтэй мөнгөгүйгээр яаж би одоо ажлын үн цэнийг бий болгож алдгийг өөрөөсөө Tesla туршаад харуул бусдад тусал те яг ингээд одоо харъя чи үнэхээр чаддгийм юм үнэхээр чи мэддгийм юм асуудал мөнгөнд байгаа биш гэдгийг чи батлаад харуулчих те асуудал яг хідэн төгрөгтэй хүн өнөөдөр сайхан амьдарч байна гэдэг хариулт биш шүү. Харин мөнгийг байхгүйгаас бий болгож байгаа хүн чинь өөрөө яг тэр хэн бэ гэдгийг нотолдог энэ нотлохоо шүү гэдгийг би хэлмээр. Тэрнээс энэ мөнгөтэй учраас сайхан амьдраад байна гэсэн үг биш. Тэр хүн мөнгийг өөрөө бий болгосон байхгүй ч гэсэн тэр хүн мөнгийг байлгаж чаддаг ийм ур чадвартай, ийм сэтгэлгээтэй, ийм одоо хүмүүст одоо жишээлбэл өөрийнхөө үнцнийг ойлгуулж чаддаг л алхам тэнд байдгийн байх шүү гэдгийг би энэ талаас нь харж хэлмээр байна. За тэгээд тэг зөрөгтэй хөдлөн мэдлэн гэдэг яг бүр ингээд өөргөө өмөөрөөд те би зөрөгтэй хөдлөн хадгалдаг холчгаруудын амьдралыг сонгохгүй гэд энэ системийг ойлгохгүй хадгаламжийг орлогын хэрэгсэл гэж ойлгоод явж байгаа хүмүүст бол окей амжилт төсөө та хангалттай зовоогүй байна те ядраагүй байна да те аваа тамиртай байгаа юм байна да гэж хэлэндэ тэгээд нэг жохон асуудал үүсээд ойлгоод ирсэн үед тий чи ойлгоо те чи ядарч хийж ойлгох юм байна тий. Тэгэхээр заавал ядарч ойлгоод бүр ингээд уналтанд орох хэрэг байгаа мó да. Бүгд ингээд олон жилийн туршид харлаа штэ ээж авыгаа ч харлаа тий. Мөнгө олж л байвал олж байгаа хэрээр зарлагд тий хэрэгэл тий хадгалж яах юм гэдэг энэ систем бидний Монголыг өнөөдөр асуулт сайжруулсан уу. Гэтэл та нар зүгээр л жохон ч гэсэн мөнгийг цааш нь хийж хураадаг хүмүүний амьдрал өдрөөс өдөр оноос он сайжралаа штэ. 15 онд байсан мөнгөгүй хин нэгэн жохон мөнгө хадгалж хийснээрээ арай өөр төвшөнд арай өөр байр суурь дээр очиод байгааг та нар яж л ингээ боддоор жоохон хэмжилтэй тий амар алыг гэсэн орлогогүй мөртлөө амьдрал нь сайжраад байна шүү дээ. Тэр хүмүүс яаж яваад байгаа юм тэр хүмүүс жоохон ч гэсэн систем ойлгочоод тэр системээр тоглолт хийгээд байна шүү дээ. Хадгаламжийг орлогын хэрэгслийг чардаггүй учраас тэр ингээд ялгаатай хараа сурцсан учраас тэд нар зүтгээд байна шүү дээ гэж би ойлгож байна. Төгсгөлд нь хэлэхэд өнөөдрийн нэр сургалт эхлүүлсэн байгаа. Тэгээ сургалтанд онлайн сургалтанд сонирхож байвал манайхан ороод суугаад үзээрэй. Онлайн сургалтын хөтөлбөрийг өчигдөр бас би нэг лайваар зарласан байгаа. Ингээд тэр онлайн сургалтанд бас яаж тэр дансны систем түрүүний ярьдаг тэр хадгаламжгүй хүнд хэцүү амьдрал дээр би байжгаад яаж хадгаламжгүй сайхан амьдарч исэн тэр утгагүй амьдралаасаа хүнд хэцүү амьдрал руу унсан тухайга тэгээд дараа нь хадгаламжтай мөртлөө хүнд хэцүү амьдралыг даван туулсан өөрийнхөө туршлага түүхийг тэгээд дараа нь хадгаламжтай одоо сайхан амьдралын системийг яаж өөр өөртөө бий болох гэж явж байгаа тухайга хуваалцсан ийм одоо сургалт орох болно. Тэр сургалтнаас бас хэрэгтэй мэдээлэл олж авах бах гэж бодож. Тэгээд сүүлд нь ингээд нэг жижиг реклам байдлаар сургалтынхаа зарыг рекламтч тий. За тэгээд шеэрлээд хэрэгтэй хүмүүстэй мэдээлэл аваад тэгээд яваарай гэж хүсье. Өнөөдрийн лайвын гол мессеж бол хадгаламж бол өсөлт үүсгдэг таны амьдрал дээр. Хадгаламж бол таны амьдрал дээр аюулгүй байдлыг чинь улам сайжруулдаг. Аюулгүй одоо хамгаалтыг чинь бамбаагч чинь тийм ингээд аурагч чинь ингээд илүү муу зүйлд ингээд автахгүй байх хүчийг чинь нэмэгдүүлж идэг тийм. Тэгэд эрсдлээс ингээд даван гарах чадамжийг чинь өсгөж идэг. За тэгээд сүүлд нь таны байр суурийг улам нэмэгдүүлж идэг. Таны магадгүй зур муугаар бодоход ингээд энд амьдрал дээр та байхгүй болсон ч гэсэн таны гэр бүл, эргэн тойронд чинь таны тэр байр суурь нөлөө тэднийг халамжлах боломж чи хэвээрээ байх болно гэдгийг хүртэл хэлмээр байна. Тэгэхээр бид нар ийм л системийг ойлгох бол орлогын хэрэгсэл биш юм а хүү харж гүйдгээ болоод өсгөхгүйд арилжаа болгохгүйд те ийм орлогын хэрэгсэл яриад байдаг хүмүүсийг хадгаламжийг энтэй бити ингээ холиоч. Энэ бол зүгээр нэг ийм тэ таны одоо өсөлтийн энэ таны хэн бэ гэдгийг тодорхойлж идэг гол үзүүлэлт чинь шүү дээ. Тэр энэндээ жоохон төсвөртэй хандаач гэдгийг санал болгож байгаа. За баярлалаа гэсэн байна. Айгуу олон хүмүүс би минь гоё.
меншн хийсэн баг шүү байна. За шеэрлээ тэгээд энэ мэдээллийг за энэ лайвыг хадгалчихъя те. За магадгүй багаас нь эхлээд алдаглаа бодож байж эхлэх хэрэгтэй байхаа гэсэн байна. Түрүүн миний нөгөө нэг хэлсэн зүйл бол тэр штэ. Надад одоо тэдэн төгрөг байна. Тэг 30 сая байна. Би тэг машина зарчих юм бол 40 хэдэн саяар яаж юу хийх вэ? Яаж өсгөх вэ гэж бодоод байна. Бүр болохгүй бол байраа одоо юунд тавиад те ингээд зараад ч юм уу те байрныхаа мөнгөөрөө юу хийж орлогоо нэмэх вэ? Яг энэ бодлоос л яг энэ одоо зөрөгтэй шийдвэр гэж өөрийгөө бодож байгаа тэр алхмаас онцлон цөөхөн шүү хүмүүсээ. Онцлон маш цөөхөн, онцлон нийгэм биш. Онцлон 2 3 тохиолдол байдаг. Тэд нар яг уу нэг тэдэрт аз таарч, хоёрдугаар тэд нар үнэхээр мэддэг юмаа хийсэн байна. Гуравдугаар тэд нар яг уу одоо тэгээд нөгөө нэг хадгаламжийн талаарх ойлголт байдаггүй хүмүүс байж. Гэтэл яг энэ алхамаар ингээд сонголт хийсэн хүмүүс л амьдралаас одоо самардаг, хөмөрдөг тий. Тэгэд ягаад ингээд хүмүүсийн за бүгдээрээ нөгөө нэг зүгээр энгийн үгээр нэг амар цензуурлаад яхаа баян амьдран тий. Баян болж байгаа хүмүүс бол яг үзэгдлийн баячууд л их байгаа. Одоо богино хугацаанд нэг жоохон орлого олоод тэрийг ингээд яг сайн муу арга нь хамаагүй тэгэл явсан хүмүүс тэгээд баяжж байгаа. Хагтал уналтанд орж байгаа хүмүүс нэг юм шттэ. Гайгүй жоохон амьдрал нь тогтох гээд нэг дундаж амьдрал руу ороод жоохон мөнгө олоод өөрийнхөө авиас чадварыг ингээд багтаад баярлаад нүдэн дээр нь амьдрал нь цэцгэлж ийснэ буцаад ингээд нийгмийн шуурганд ингээд хийсээд ингээд ядуу амьдрал руу орчиж байгаа хүмүүсийн судалгаа нь баг их шүү. Тэгээ Монголд ядуурлалын тоо ихсээд байна гэдэг нь. Тэр яг энэний цаана юу байна гэхэлэр миний харж байгаагаар бол тэр зүгээр энгийн ойлголт энэ хадгаламжийг орлогын хэрэгсэл гэж харж байгаатай л холбоотой. Зээл тавьж бизнес их талаар юу ч бодож байна гэж. Зээл тавьж бизнес их талаар. Би бас нэг зүйл гэж боддог байсан гэж байна. Окей. За энэ мессежийг өөрчлөхөд нэг жоохон ч гэсэн өөрийнхөө мэдээллийг хуваалцсан. Зээл тавьж бизнес хийх талаар юу гэж боддог вэ? Эрүүл мэндийн даатгалын мэдлэгээсээ зөвлөөч гэсэн байна. За би бол эрүүл мэндийн даатгалын талаар угаасаа дараа нь нэг жижиг влог энэ төр юмнууд гаргана. Тэгээ тэрэн дээр өөрийнхөө туршиж үзэж байгаа, тестэлж үзэж байгаа байгууллага те даатгалын компаниудын талаар би заавал нэг даатгал дээр энднийх сайн муу гэсэн юм гэсэн илүү эрүүл мэндэд даатгацгаая гэдэг уриалгыг л дэвшүүлэх. Тэр нь илүү бодиттой уриалга баг. Тэгээд харин зөв байгууллагуудын хувьд ямар газрууд байдгийг гэдгийг бүгдээрээ дараа нь туршлага солилцоод явцгаая те. Харин тэр зээл тавьж бизнес хийх талаар бол өөртөө байхгүй мэдлэгийг те өөрөө туршиж үзээгүй зүйл рүү их зээл тавиад тэгээд тэнгуутаа нөгөө зээлээрээ бизнесийнхаа баахан одоо тоног төхөөрөмж ч гэдэг юм уу нэг юм ахуй юмнууд аваад тэгээ жижиг бизнес явдаг гэдээ ойлгоод за жишээлбэл хонь ч юм уу хариуж үзээгүй эсвэл ямаа хариуж үзээгүй гэж зээл тавангуудаа ингээд 15 ямаа авангуудаа тэр хүнд гол нь хариулж байгаа тэр одоо бэлчээрийн талаар ойлголт байхгүй зүр сонссон судалсан ч гэдэг юм уу тийм хүн ингээд фермер хийх гэж юм эсвэл хэдэн үхэр аваа ч юм уу нэг юм сарвч бариад тэрнгээрээ зээл хийнэ за дийлинг нь фейлдж байгаа буюу асуудалд орж байгаа юм билээ. Яг л тэр хүн туршлага байхгүй. Тэр гол бизнесийн суурь нь болохоор тэр ерөөсөө юутай та биш. Тэгээ нэг юм үхэр малгуудаа ч юм уу мөнгөгүйдээ биш юм бэлээ шүү дээ. Тэгэхээр ямар нөхцөл зээл айгүй тийм сайн юм бэ гэд харахаар та өөрийнхөө одоо нөөцлөр тулгуурж туршиж үзсэн юм уу? Одоо та яг энэ нэг 3 үхэртэй ч юм 2 үхэртэй ингээд болоод байна тий. Одоо энийг илүү сайжруулахын тулд надад одоо ийм юу хэрэгтэй байна тий. Нэгдүгээр тоог нь өсгөх хэрэгтэй байна. Тэгэхэд бол би ингээд яг энэ үхрийн өөрийнх нь одоо юу гэдэг төлөө гаргаад тийд туглаа гаргасны дараагаар тэрийг 3 4 болох юм бол энд удаан яваад байна. Энэ дээр жоохон ийм хурд нэмэхийн тулд зээлэр дахиад ийм юу нэммээр байна гэдэг энэ одоо юу гэдэг суурин дээрээ тулгуурлаж зээлийн системийг хайж болох нь тэр зээл чи өөрөө амжилттай байх магадaltaй юм болов уу гэж би бол зүгээр тэр ханыг нь бол тэгж л харж байна. За тэгээд окей, манайха өнөөдрийн лайвыг дуусгая. Лайва хэрэгтэй шеэрлээд яг хэрэггүйг нь тэгээд хайна ч тий. Тэгээд ядчил сургалтын маань пострыг орж сургалтсан одоо сургалтын суугчнуудад боломжгүй байж болно. Тэгэхээр шеэрлээд бас хуваалцахад туслаарай гэж хүсье. Ингээд өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Энэ 7 хоногийн санхуга бац гэдэг лайв хадгаламж орлого тэлэх хэрэгсэл бол яг утгаараа биш шүү гэдэг мессежтэй. Хоёрдугаарт ирчүүд зөрөгтэй байна гэдэг нь тэнэглэлийн алхам хийж болохгүй шүү гэдэг болгоомжлын кейсийг дурдсан.
ийм мэдээллийг хуваалцахыг хүслээ. За баяр таа.